талаар ярил маш олон зүйл олон сэдвүүд яригдана. За өнөөдөр бол одоо энэ хөгжлийн бэрхшээлтэй хүнийг орон сууцуулах талаар асуудал хилцэж байна гэж ойлгож байна. Тэгээд Саранчулан гүшүүндээ баярлалаа. Бас чухал асуудлуудыг хөндөгдөж байгаа, асууж бас тодруулж байгаа талархал илэрхийлье. За Монгол улсад 107 мянган орчим хөгжлийн бэрхшээлтэй хүн байна гэж. За хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй 94 мянган өрх байна. За 94 мянган өрхийн 44% нь гэрт. За 34.4% нь одоо байшинд, 0.9% нь л одоо энэ орон сууц нийтийн байранд байна гэсэн ийм тоон судалгаа байна. Энэ их олон өнцгөөс яригддаг зүйл. Тэгээд хөгжлийн бэрхшээлтэй иргэд байна. За хөгжлийн бэрхшээлтэй одоо иргэнтэй гэр бүл байна. За энэ нөгөө байр орон сууц руу шилжих энэ асуудлууд их хурцаар яригддаг, хүн дээр яригддаг. Яг бодит одоо бид бүхэнд бол энэ хууль тогтоомжн дээр заасан хөгжлийн бэрхшээлтэй иргэнд одоо тухайлан заагдсан яг ийм заалт байна уу? Ийм байранд ороход ийм хөнгөлт үзүүлнэ, ийм шаардлага шалгуур байна гэж. Энийг бид бүхэн яг хэрэгжүүлж чадахгүй л байгаа. За хүртээмжтэй асуудлуудыг маш их ярьж байна. Энэ нөгөө комиссд нь орох уу гэж байна, зураг төсөлд нь орох уу гэж байна. Тэр дүүргүүд дээр бол уг нь ороод явд болдгоо штэ. Хөгжлийн бэрхшээлтэй үнэхээ төлөөллийг тэр комиссд нь ажилуулад болж л байсан, шийдвэрүүд гарч л байсан. Тэгэхээр энийг одоо бас сайжруулах тал дээр төвлөрүүлэх биш энэ орон нутг руу нэрхээ нөгөөчөө гэж энэ асуудал. За энэ хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн газар гэж байгаа. Яг энэ дээр одоо энэ ангилсан тийм яг судалгаа байна уу? Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн яг энэ орон сууцнд орё гээд харааны бэрхшээлтэй, тулгуур эрхтний одоо бэрхшээлтэй, сэтгцийн гээд маш олон одоо бас төрлийн хэлбэрүүдтэй байгаа шүү дээ. Яг энэ чиглэлээр наривчсан судалгаа байна уу? Цахим руу энийг одоо энэ байранд орё гэсэн хүсэлтийг, орон сууцнд орё гэсэн хүсэлтийг цахим руу шилжүүлж, цахим руу нааж болохгүй. Дөрөв баясгалан шүүлжил. Цахим дээр ажиллаж чадахгүй маш олон хүн байгаа шүү. Тэгэхээр энийг одоо яг энэ дүүрэг хорооноос нь наривчилж аваад энэ хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн газар маань өөр дээрээ төвлөрүүлээд энэ барилга бот байгуулалтын яам, энэ холбогдох нь ноосох тооск руу нэг өгөөд энэ хүсэлтийн нээлттэй болгомоор байна. Тэгээд төр өөрөө энэ дээр бас онцгойлон анхаарч бодит дэмжлэгийг үзүүлж энэ санхүү дээр нь дэмжлэгийг үзүүлэх хэрэгтэй. Түрээслээд өмчлөх орон сууц авцсан ийм ээж байсан. Хүүхдтэйг оюул амьдэрдэг. Төлбөрөө төлж чадахгүй байрнаасаа хөөгдөөд ингэ явчихсан. За, нэмэлт 1 минут. Бодит нэг жишээ байгаа шүү дээ. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ байдаг, хөөцөж байгаа түрээсээ өмчлөх орон сууц авцсан. 100% хүүхэд насргаанд байдаг. Тэгээд нөгөө байрныгаа түрээсийг төлж чадахгүй сүүлдээ ингээд байрнаас нь хөөгдөөд ноосгоос бичиг ирцсэн. Байраа чөлөөлж гээд ийм хүндрэлтэй нөхцөл байдлыг нүдэн дээр гартаар үүсцэл байсан. Бид хөө одоо холбогдох бүх байгууллагууд руу хүсэлтийн өгсөн. Тэгээд ер нь удаашралтай дээр шийдвэрлэгдэж чадаагүй шүү. Тэгэхээр яг ийм хүмүүстэй энэ төр маань анхаарах ёстой. Энэ хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн газар маань өөрөө яг бодлого гаргаж уялдуулах хэрэгтэй. Дараа нь тодруулъя. За, нэгдүгээр микрофон гэрэл дарга хариулна. За, нэгдүгээр яг 21 оноос иргэдээс нөгөө яг тухайн үед бол хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг орон сууцлах хөтөлбөр гэдгийг 2 жилийн хугацаанд боловсруулж ирсэн. Үүнтэй холбогдуулаад манай агентлаг дээр иргэдээс өргөдөл авах тухай асуудал гараад бид нэр тэр үеэс иргэдээс өргөдөл хүлээж авч иргэдийн өргөдлийг нэгтгэж эхэлсэн. За, энэ иргэдийн хүрээнд бол бид нар яг бэрхшээлийн 8 одоо статистик мэдээлэлээр бол 7 чиглэлд ангилж үздэг байгаа. За, энэ чиглэлээр бол мэдээлэл гарч байгаа. Гэхдээ түрүүний дурдсан шиг энэ бол зөвхөн нийслэл Улаанбаатар хотод мэдээлэл байгаа хүмүүс манад өргөдлөө өгсөн. Энэ дээр өргөдлөө өгч чадаагүй одоо иргэд бол нэлээд байгаа гэж бид нар бол харж байгаа. За, тэгээ хоёрдугаарт нь энэ хүрээнд бид нар ямар бодлого барьж байгааг гэхээр нөх хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн амьдралын төвшин орлогын нөхцөлтэй уялдуулсан байдлаар
орон сууцаар хангах хөтөлбөр байх ёстой гэдэг үүднээс бид нар удаа бодлогоо гаргаж явдаг. За энэ чиглэлээр бол ипотекийн орон сууц, түрээсийн орон сууц, за тэгээд халамжийн орон сууц, дээрэс нь хашаа байшинд амьдарч байгаа хүмүүсийн орчныг сайжруулах гэсэн энэ дөрвөн чиглэлээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдэг одоо дэмжих ёстой маа гэдэг үүднээс саналаа боловсруулж хэрэгдэг. Үүний хүрээнд чинь хөгжлийн бэрхшээлтэй эрхийн тухай хуулийн 25/2 дээр энэ үзэл санаа маань туссан байгаа. За тэгээд өнөөдөр бол энэ түрээсийн орон сууцны журам гарч байгаа нь энэ чиглэлийн нэг хэсэгт нь одоо 10% хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэд хамрагдах боломж нэгдэж байгаа гэж үзэж байгаа. За одоо бид нарын хийж байгаа ажил бол энэ түрээсийн орон сууцнд хамрагдах иргэдэд дотор нь бас ямар шалгуур тавих вэ гэдэг асуудал дээр санал боловсруулад ямаараа дамжуулаад барилга хотооголтын яамд хөргүүлэхээр ингээд одоогийн байдлаар бол ажиллаж байгаа. За тодруулах Алтгашаа гişүү. За түрүүн би асуусан да яг энэ хөгжлийн бэрхшээлтэй иргэн тухайлан заасан яг тийм бодлогын залт байгаа юу гэдэг. Барилга хотооголтын юмныг хариулах юм уу? Хөгжлийн бэрхшээлтэй юуных нь яах юм бол. За дээр нь энэ тэр хүртээмжтэй холбоотой асуудлыг бас түрүүмээс олон гишүүд ярьж байна. Яг сургууль цэцэрлэгийн орчин гэдэг ярих юм бол маш хүндрэлтэй төсөл байдалтай байгаа. Яг тухайлсан сургууль барин, цэцэрлэг барин гэхээр бас зарим эцэг эхчүүд нь дургуулах. За сонгоо харахын дүүрэгдэл хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн цэцэрлэг үл баригдсан. За сургуулийн асуудал ингээд яригдаад явж байгаа. Зарим эцэг эхчүүд одоо төвлөрүүлэх шаардлагагүйгээд ингээд дууралдаг. За одоо яг хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд авч байгаа сургуулиуд бас багш нар бас яг хүндрэлтэй нөхцөл байдал байдаг шүү. Сургуулийн орчин хэрэглэгдэхгүй ингээд маш хүндрэлтэй асуудал байдаг. Тэгэхээр энэ дээр одоо бас тухайлан одоо бас яг ямар бодлого цаашдаа барьж явах юм бэ гэдгийг тодруулъя. За ажлын хэсгээс хэн ярилцах вэ? Нэгдүгээр микрофон гэрэл дараа нь. За тодорлог хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар гэрэл. За яг би түрүү хэлсэн хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн хуулийн 25/2 дээр энэ суурь заалт маань байдаг. За энэ хуулийн заалтыг хэрэгжүүлэх одоо хөтөлбөр байна гэдэг хуулийн дээр минь заасан байдаг. Яг энэ дөрвөн орон сууцаар хэрхэн хангах асуудлыг зохицуулсан хөтөлбөр одоо цогц хөтөлбөр бол байхгүй. Зөвхөн энэ түрээслэх болон түрээслээд өмчлөх энэ орон сууцны журамд 10% олгоно гэдэг зохицуулт бол явж байгаа. Бусад ипотек, халамж, орон сууцны дээгэр хараалын нөхцөлийг яаж сайжруулах гэдэг дээр бол нэгдсэн бодлого яг төлөлт бол өнөөдөр байхгүй байна. За 8 дугаар микрофон мөхтөр дарга хариулна. За Алтан шагаан гишүүний асуултанд аль болох бүрэн дүрээр хариулахыг бодъё. За ер нь төлөв талаас бас бид нар тулгарч байгаа нэг асуудал бол газрын асуудал байдаг. Хэдийгээр бид нар төлөвлөлт зураг тус магадлал зөвлөсөн ч гэсэн газрын олголтод орчоод төлөвлөлт өөрчлөгдөх энэ асуудлууд байгаа. Тэр болгон бас хүртээмжтэй зай талбай дүүргүүдээр байдаггүй. Иймэрхүү бэрхшээлүүд бас нэлээд гарч байгаа. Нөгөө төгөр ер нь өмнөх бас асуужсэн. Өмнөх салбарын хууль тогтоомжуудад бол ер нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх зүйн орчныг бол ерөнхийдөө норм, дүрм, журам стандартыг хангуулах талаас нь нэлээд төлхөө сууж өгсөн байдаг. Өнөөдөр одоогийн бидний боловсруулж байгаа орон сууцчлалтын тухай хууль, за орон сууцчлалтын тухай магнит хуулийн төрт бол ер нь аль болох зорилтгүйг орон сууцаар хангах түүний эрх зүйн орчин яаж зөв бүрдүүлэх үү? Боломжлог бүрдүүлэхээс нь асуудал хандаж явж байгаа. Ерөнхийдөө гол зохицуултыг бол бид нар ерөнхийдөө метр квадратын зааж, квотын хэмжээг зааж өгөх, за энэ асуудлыг аль хурдхан шийдэхүүгээр эрх зүйн орчныг бол нэлээд аль болох хэрэгдлүүгээ чигсэн маягаар бол эрх зүйн орчнуудыг бол суул. За 8 дугаар микрофон нэмэлт минут. Нөгөө төр хууль хэдийгээр хууль батлагдлаа гэж бодоход бас энэ асуудал бүрэн дүрэн шийдэгдчихнэ гэж бол бид нар бол хэлж болохгүй. Цаашдаа ерний хөрөнгө бас санхүүжилтийн асуудлыг хэрхэн шийдвэрлэж явах юм, төсөв суулгаж явах юм уу, тодорхой төрийн захиргааны төв байгуулгын энэ асуудлаа жилийн төсвийг нь шийдээд явах юм тэргээ дараа дараагийн харилцаанд бас бид нарт заашгүй шийдвэрлэх асуудал болоод бол үлдэж байгаа гэдгийг бол та бүхэнд хэлье. За нөгөө түгээр бас төлөвлөлтөн дээр эргэж нэг тодруулахад ер нь бол дан ганцаар одоо юу гэдэг хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй зориулсан орон сууц бариад явна бол бас харьцан өрөөсгөл ерөнхийдөө бол нийгэмшлийн хувьд бол хөгжлийн бэрхшээлтэй иргэд маань эрүүл хүмүүстэй хамт байж явал энэ өөрөө нийгэмшил төлөвшлтээс зүв байдаг. Тэгэхээр цаашдаа ч гэсэн тусгаарлахгүйгээр хамтд нь шийдвэрлэгдээд явна гэдгийг та бүхэнд хэлэх байна. За баярлалаа.
За баярлалаа. Гишүүд асуулт